Булган аймгийн Ариул Мэндийн газар. За, төр хүн байгаа юм шүү дээ, тийм ээ. Урд ч нэрсэн үү? За. Өчтөр явчихсан. Өчтөр ороо явчихсан юм уу? За, одоо хэрэг өвдөж байгаа? Одоо 12-3-аас 4. Аа. За, хэр сайн өвдөж байна? Нилээ сайн өвдөж байна уу? Өглөө 7 цагаас хойш өвдсөн үү? За, өвдөхөөр одоо ямар зөвөртэй яаж байна? Амар өвдөж байна? За, амьсгалал зөв авах шүү мэдээ. За. Одоо ингэ өвдөхөөр доошо тулж мулж гинөө. Амаа жимчээд хамраар амьсгаа аваад. Тэгээ амаараа гаргаад гэд. Дөрөвний эмчээр ажиллаж байхад бол нөхөр хэмчин орон тойрны нутагтаа гэд бараг энэ байгууллаас бараг томдогдож явах нөхөр хэмчид имээр өвдөж үсгэр явсан да. Тэдний суунд ажиллаж чаа хоёр ээж төрсөн. Тэрний хоёулыг нь хөлж авч ирсэн. Нэг нь эмнэлэгтэрс, нөгөөх нь энэ усны ан хоёр дахь засагт гэртээ зөвлөсөн санаж байна. Тэгээд энэ миний нэрийг өгсөн биш шүү дээ хөвгтөө. Одоо бараг хичмэлээ гарсан залуу. Одоо чи хүний уурсаг үсэг гэсэн тийм. Тэгээд шүүн хаанхаас ирсэн уусаа гараад машин байна. Хөрн гэдэг чинь бол одоо тэр их хүн болж байна, ороод хүн мэдлж байна, шинэ хүн мэдлж байна гэдэг. Энэ эмнэлгийн эднэрт ч гэсэнтэй тэр их болж байгаа ээж тэрний ар гэрийн тэргээд бүгдэнд л одоо баяр хөөр шинэ хүн нэмж байгаа гэдэг ч одоо тийм л байдаг таа. За, тавгүй. Аюул гомдсон байсан. Тийм үү, 3-8 анх төрөгчд бол 5 хүүхэдтэй. За, махтай дээ. Одоо 15 хүүхэдтэй. Тэгээ эмч болох ерөөсөө төсөл зорилго маань одоо ухаан цагаас хойш аавыгаа харж өссөнтэй холбоотой. Миний аав бол их бахархмаар хүн. Тэгэд маш олон хүнд ингээд төсөлмөр хөгжлөгөө үзүүлсэн байдаг. Энэ бүгдийг харж өсөж, энэ бүгдийг ингэж ихнэлтаагаар ингээд мэдэрсэнтэйгээ холбоотой би бол аавыгаа дуурайгаад их барихын эмч мэргэжлийг сонгосон байгаа. Аавтайгаа хамт өглөө болго ажлыг эхлүүлэхэд надад маш сайхан байдаг. За тэгээд аавсаа сурах юм их байна. За миний аав ч гэсэн надаас ингээд залуу хүний үед суралцах юм их байдаг. Тэгээд цаашид ч гэсэндээ нэг салбарт олон жил ингээд хамт ажиллахтаа сайн одоо маш их баяртай байдаг. Тэгээд мөн ингээд бидэндээ ингээд зөвлөж тусалдаг зөвлөх юм чи ааваар одоо маш их бахархаж явдаг. Хүүхд байхдаа манай азаач инээдтэй юм ярина өстэй. За аав чи ээж чи гэхээр ахгүй одоо дуудагдаад явсан хаалгаанд орно гэдэг нөгөө савны гадуур жирэмсэлж хийж ах шиг хамаагүй ярина шүү дээ. Манайд ирж тийм болоод явцсан ингээд жоохон хүүхэд бараг ингээд нэг
3 4-р ангийн хүүхэд бараг тэгж ярихаар өстэй энэ ч одоо бүр ерөөсө бүгдийг мэддэг болсон юм шиг юм уу гэд манай найз нар бас тэгдэг байсан. Ер нь одоо яг л нэг өссөн төрсөн орчноосоо энэ эмч болоход нэлээд нөлөөсөн л ах гэж боддог. За сайн уу. За та сайхан амарсан уу? Сайхан амарсан. Сайхан. За хөөж байгаа давгүй чиний би сайн байсан тийм ээ. За нэг хараад хөөхтөнд. За оо 2900 гарсан тийм ээ. Хөөд. За унт чи нэвшигээд ирсэн. За. Яг нарийн тоог нарав их олон болсон бах уу. Тий. Миний хийсэн хаалгаа бол төрүүлсэн хийсэн хаалгаа эдрээд бодвол 7-8000 эмэгтэйчүүд тэрхий хаалгаа хийгдсэн баг. Төрүүлсэн нь бол бас тэр хавцаа тэрнээс илүү ч гэж байна. Алсын дуудлаганд бол ямар ч юм 30 жилийн хугацаанд 600 алсын дуудлага явсан байх. Өдөө орон нутгад бол ер нь дандаа төрүүлэх өндөрлөлтөд төрөлт. Тэгээ ер нь мэсцлийн дуудлага их явдаг да. Тэр болгонд нь одоо сумын төвд чаглаанд эмнэлтэн чаглаанд орж илээ, багийн төвдөөс орж илээ, айлын гэрт чаглаанууд ордог байсан. Бүгд л айгуу сайн эсэмэнд төрж ямарч таална маална айгуу сайн чанартай болоод ирсэн байдгийг. Сүүлийн 10 хэдэн жил ихийн дэдл аргаагүй. За төсөл Орос улбаны улсын төсөл эргэжснээс хойш бол эхийн настай өндөрлөл бууссан 24 онд гараагүй. Няраа эндэгдэл болохоор зэрэг үндсэндээ бол улсын дунджаас аймаг улсын дунджаас бол манайх доогуур явдаг үзэлттэй байдаг. 92 онд. Гарантад юм. 93 он. 93 он ч юм уу тийм. Жаддаг том байсан. Тэр За би хантайгаа гэр бүл болоод 34 жил болж байна. 3 сайхан хүүхдийн ээж аав болоод сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань хамгийн том охин аавынхаа мэргэжлийг эзэмшээд их орох эмэгтэйчүүдийн эмч болсон. Дунд охин маань хуульч мэргэжилтэй. Бага хүү маань бас эрүүл мэндийн салбарын нүүр ам судлалын чиглэлээр резидентийн оюутан суралцж байна. Тэгээ ер нь манайх бол эрүүл мэндийн салбартай их ойрхон. Тэгээ манай хүргэн том хүргэн бас мис заслын эмч. За ээж нь бас эмч, манай одоо хууд эмч. Манай хамгийн бага хүүгийн бэрийн одоо ихч бас эмэгтэйчүүдийн эмч. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн салбар бол өөрөө бас маш их ачаалалтай, хүнд ажилтай.
Тэгээ энэ салбарын одоо олон хүнтэй бидний ажил амьдрал холбогдсон байдаг. Ер нь бол залуу наснда бол бас нийлэн хүнд байсан. Тэр үед эмэгтэйчүүдийн эмчнэр бол бас цөөхөн байсан. Одоо бол олон сайхан залуу эмчнэр ирсэн байна. Одоог бодох юм бол ерөөс өдөр шөнөгүй дуудлага тэгэл байсагээл жижигүрт гарна. Хүүхдийн баяр Мартин 8 энтрээр бол ерөөсөө гэрте байх ямар ч бүр боломж байхгүй. Олон дандаа эмэгтэйчүүдтэй ажилладаг. Тэгээд хүүхдийн баяраар манайх ч бас нэг 3 хүүхэдтэй болоод 3 хүүхэд маань багавтар том охин маань дундхыгаа би нөгөө багыгаа тэрэл хүүхдийн баяр талбай руу явна. Заримдаа замдаа нөгөөдөг чи унж унаал ойрлын бахрантай ингээд явдаг. Тэгээ тэр үед бас жоохон бохимддаг байсан. Өмнө хэлэхэд бол залуу байсан. Яасан эцэг эмэгтэйчүүдийн хүүхдийн баяраар ядаж энэ олон хүүхдтэй хүнд бас нэг тодорхой хэмжээний ч гэсэн амралт юу гэж болдгоо байхдаа дандаа жижүүр тамдигдан дандаа дуудагдсан. Тэгээ яг ажил нь юм чинь ямар ч арга байхгүй. Тий Булган аймгийн их барах эмэгтэйчүүдийн одоо их нэлгсэн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа юм бол одоо ямар ч арга байхгүй л ажиллахаас өөр замгүй л дээ.